Эрчин Скандик гэдэг зарчдуудтай буулаа. Тэгээд бодлоо буучаад энэ одоо олон ном гэдэг юм л гэдэг. За энийг хийцэн хоёр ортой өрөө өчигдрийнхийг бодвол арай хямдхан төвлөний цаг болчихсон. Энэ доор юу вэ? За доор чинь хүмүүс ингэж пимэвэ ингэ сууж байна. Энэ гоё. Үжигдэх орчинтой. Хойшоо чиглэлтэй нөрөөгөд аялж байгаа учраас битүү байна. Паркеринг болтохгүй. Тэгээд төр зогссон байгаа. Одоо нэг орой хоол идэндээ ээжтэй. Нөгөө хоёр маань хажуудлын өрөнд орсон байгаа. Манай хатан хөвшин нөхөр ингээд хоорондоо. За мууирана хотод ирсэн. Тэгээд энд нэг хөөрхөн юм хөшөө байсан. 2 жилийн өмнө яг хэвээрээ байна. За энэ дэлгүүр төв байна. За маш сайн санаж байна. Маргааш өглөө сайхан 2 эмэттэйгээ явна гэж бодож байна. Кабинет аа. За энэ болохоор маш гоё цэцэгнүүд тарьсан байна. Тэгээ энд нэг хүүхдүүд тоглоомын талбайтай санаж байна. Тоглож исэн. Тэгээд энд нэг алдартай энэ хүүхдийн тоглоомын талбайтай юу гэдэг юм харагдах. Ийм өнгөөр тоглодог юм байт юм. Тоглодог. За энэ зөөлөх юм зөөлөвчтэй юм байна. Тэгээд энэ дүүжин тоглоом байх шиг байна. За ингээд тэн хамгийн алдартай хөшөө үзэхгээ явж байна. Тэр далайд харагдаж. За номноос банаг уншсан чинь энэ Мууирана хот нь болохоор Хойд Норвегийн хамгийн том үйлдвэрлэлийн хот гинэ. Энэ болохоор шүү Андрес. Тий. Одоо нэг хөшөө. За энэ болохоор Норвегийн бараг бүх хотод байгаа. Нэг Бревик гэдэг нэг олон хятадагч байсан шүү дээ. 70 хэдэн оюутнуудыг 70 хэдэн оюутнуудыг хийгээд турны сургалтын үеэр буурсан шүү дээ. Тэгэхээр бараг хот болгоноос шилдэг хүүхдүүд ноцсон байлээ. Тэгээд тэр хүүхдүүдийг буутсан. Найгчээс өсөж хооронд өглөөний цагаа гаргах болсон. 3 янзын өнгөтэй толон тараагаад нөх хүмүүсээ нягтруулахгүй гэдэг ингээд цагийн зохицуулт хийсэн юм байна. За бид хэрэг 8:30-аас 9:30 хооронд гэсэн. Бид өглөөний цагааг ууж байна.
Танаас дажгүй. Оо дэжгүй. Юм тахай. За. Буусан буудал маань ингэ. Тэ ямар ч та бонод гэдэг. Ангийн бонод. Ингээд хөөх юм амтдаг ингээд. Агнаад идэг. Түр маяг. За. Би тийч буудлаасаа гарсан өнөөдөр. Энд та дээр үе башинда. За энд чинь нөгөө за зочдуудлын эргэн тойрон нэг юм харагдаж байна. Ийм гоё орчинтой. Энд ингээд сууж болно. Ийм гоё байшин. Ээжинаараа нөгөө туйлын юу чи эндээс эхэлж байгаа шүү дээ, тий? Туйлын. Одоо энэ яг зүгээр цоцсон байна. Хай зүгээр энэ гэдэг. Туйлын зураг авах болох уу? Шингийн оруулаад. За ээж бид хэд одоо нэг хөшөөгөө үзэхээ явж байна. Энэ ингээд том үйлчилгээний төв байна. Энийг сайхан унаа байдамаа ингээ. Яа. Энэ ингээд энэ цэцгийн тавиар их сайн санагдлаа. Ингээд вагон дээр ингээд юм чулуу суулгачжээ. Ой харагдчих юм байна. Хөрхөн унган дээр хүүхдээ суух юм аа. За батал чинь нэг 70 малаа хувь хямдраад янз юм баталнууд хямдраад байх шиг байна. Талаа ямдэрсэн гэж. Ахтэрний бодлоо. Яа, вэдтэй. Тэгээд энэ настай маш том үйлчилгээний төв байна. Хоолны газар, ресторан. Наругийн тогийг нэг л 10 хүн жоо. Тэнд нэг сонирхолтой юм байгаа. Тэр болохоор хэн харж байгаа нөхөр тэр өндөр цастай уулга. Оо тэр янзтай бод тэр Эргэн тойр цастай уулын хөлрөөд битүү цастай. Одоо тэр бол ямар гоё харагдаж байна тий. Тэр үеэрс битүү цас байна. Тий битүү цастай. Одоо ингээд битүү. Янз баруун тишээ харан цастай, зүүн тишээ харан цастай. Энэ томортой уулын цатал цастай. За. Томорт байна. За. Хойд Наругийн ажил дөрөв төгсөн ич. Оо тийм үү. Тэгсэн.
Үгүй энийг та унаг харахаар л бүр сайхан Юу хиймээр. нэрэ. Авч Ингээл алтан тэргээ ачилсан өнөө төрж явдаг тэргээ ачилсан. оо сайхан. За өнөөдөр чинь Наригийн тог ингээд мандсан байгаа. Нэг л чухал очиад уутлаа өдөр ба. Мандуулдаг хэдэн өдөр л ийм юм лээ. Тэгээ энэ хүнийхээ дээр тугаа явчихач. Мандуулж ич. Тэгсэн чинь энэ хүн болохоор Хойд Норвегийн одоо төмөр замын асуудлыг хариуцдаг гэсэн ийм мундаг хүн гинэ. 1924 онд Хойд Норвегийн төмөр замын эцэг гинэ.